Сансар окторгын хаанхтай орших Вижита гараг. Энэ гаргийн дээд агаар мандалд нэгэн дачин эцсийн амьсгалаа хураах хүртлээр дадлagчийнхаа эсрэг сүрэн зогсоно. Энэ бол бидний сайн мэдэх лут бомлог анимны тусгай анги болох Бардок. Гокугийн аав хэмээх түүхлээ. Гоку хэрхэн дэлхий рүү илгээгдэж Вижита гарыг хэрхэн суурьсныг бид эндээс хардаг. Фриза яагаад өөрийнхөө хамгийн үнэн хүчрэг зэргүүдэд хөсөр хаях болсон бэ? Мэдээж энэ бүхэн айцаас үүдэлтэй. Саянчуудын дунд амнаас амдамжийн яригддаг домог дайчин болох Супер Саян хизээ нэгэн цагт гарч ирээд түүнийг эзэн гүрнийг нураахыг хайцсан Фризаг шүн унтах нойргоо болгож байсан юм. Гисэн эдэж бидний мэдхийн түүх гоногтойгоор төгсдөг. Бардок цор ганцаар Фризагийн эсрэг дэмжсэн ч түүний хэмжээшгүй хүч найзууд яаж чадалгүй дайлалтанд нь залгуулдаг. Харин одоо энд бидний хамгийн сонирхолтой хэрвээ гэсэн асуулт орж ирнэ. Яг энэ үчит эцсийн мөчөө хүлээж өссөн Бардок уур хилэндээ бүрэн автаж домогт Супер Саян болж хувирсан бол юу болох байсан бэ? Тэр Фризаг ялж Саянчуудаа аварч чадах болов уу? Энэ асуулт хариулахын тулд эхлээд тооцоол руу орцгоё. Бичлэгээ цааш үргэлжлүүлэхээс өмнө манай сувагт subscribe хийж энэхүү бичлэгийг лайк дараарай. За ингээд тоонд орцгоё. Лут бомлог бол шоны анимны дундаас хүчний системээ хамгийн амжилттайгаар тоон утгад толбож чадсан зурвал. Хэрвээ та Team Fortress Story-ийн Dragon Ball Average зурвалыг үзсэн бол Vegetaгийн Power levels are bullshit буюу хүчний түвшин бол орой хөдөлцүүл гэж хэлтгийг мэдэх бах. Power levels are bullshit. Гэхдээ яг энэ цаг үед буюу Намекийн арк хүртэл хүчний түвшин харьж эсрэгээр дэндүү оновчтой бөгөөд чухал байсан юм. Өндөр тоотой ялдаг бичигдээгүй хууль байсан учраас зохиолч Торияма үүнийг сүүлд нь халсан байдаг. За тэгвэл тооцоолцгоё. Тухайн ангид эмнэлгийн ажилчид Бардокийн хүчний түвшинг 10,000 гэж уншсан байдаг. Харин Супер Саян хувирлын тухайн хүний бүх стат хүчийг нь 50 дахин үржүүлдэг. Тэгэхээр Бардок Супер Саян болсон тохиолдолд түүний хүч 500,000 болно гэсэн үг. Асар их хүч ууз ердөө 10,000 байхад л бүтэн гарыг ядахмгүй устгах боломжтой гэдгийг санах хэрэгтэй. Гэвч энэ Фризагийн эсрэг арай л хангалтгүй. Учир нь Фризагийн зөвхөн эхний хэлбэрийн хүчний түвшин гэтэл 530,000 байдаг. Хэдийгээр тэд тулааны туршлагын зөрүүгээр энэ тэнцвүүхэн үзэлцлээ гэж бодоход Фризагийн яар дахиад бүтэн 3 хувирал хүлээж байгаа бөгөөд 2 дахь хувирлын л гэхэд хүчний түвшин 1 саяг авдаг. Бардок Супер Саян болсон ч яасан ч ялагдаж таархантай. Гэхдээ хамгийн аимшигтай нь Бардокийн энэ үйлдэл түүхийг тэр чигтэн зөрүүлэх болно. Үүнээс хойш гинжин орвол явагдана. Супер Саян гэдэг зүйл зүгээр нэг домог биш. Боддоор оршин байдаг гэдгийг нүдэрээ үзсэн Фриза хайцаасаа болоод амьд үлдсэн сүүлийн 3 саяан болох Raditz, Nappa, Vegeta нарыг эгэлзээгүйгээр шууд устгах байсан биз. Үүнээс үүдэж эдгээр үйл явдлууд өрнөх байсан бөгөөд нэгдүгээрт дэлхий дээр хизээч Raditz ирэхгүй. Хоёрдугаарт Raditz ирээгүй учраас Goku Piccolo-гоор өөрийг хаалуулж хойд насанд бэлтгэл хийхгүй. Гуравдугаарт Raditz лут мөнгөлийн талаар яриагүй тул Vegeta дэлхий рүү ирэхгүй. Тэдний харилцан яриаг Фриза нууцаар сонсог учраас хизээч Namek гараг руу явахгүй. Ингэснээр үр дүнд нь Namek гарагаар аялж Супер Саяны хувиралд хүрч чадаагүй сул дорой Goku эцсүүлд нь Доктор Герогийн андроидуудад амархан ялагдаж дэлхийс өрнө. Харин Фриза орчлон ертөнцийг эзлэн дөрөнгөсөөр хэврүүлдэг бачтай. Бардок хэдий хүчтэй бай Супер Саян болсон ч Dragon Ball-ийн ертөнцид түүнээс том гамшиг дуудах байсан харамсалтай. Та бүхэн энэ хэрвээ хэсгийн талаар юу гэж бодож байна вэ? Хэрвээ Бардок ядаж Фризагийн хөлгөөс цугтаж амьд үлдээд сургуульд хийсэн бол түүх өөрөөр ирэх байсан болов уу? Сэтгэлд хэсэгт өөрсдийн тамгаа хаваалцаарай. Бичлэг таалагдсан бол лайк дарж манай сувагт subscribe хийгээ мартаоцай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Мөн хэрэг та Netflix сайтээр хандлал үсгэж орохдоо Nemo-ийн промо кодыг ашиглавал 10% хөнгөлөлт өгөх ба YouTube Shorts, Instagram Reels, TikTok дээрээс харсан сонирхсан бүхэл киногоо хайгаад цаг алдалгүй үзэх боломжтой. I wanna be a Super Saiyan. I wanna be a Super Saiyan. I